Аваа. Өнөөдөр Монгол орн бол дэлхийн хамгийн баян орн. Одоо бидний урагшгүй улс төрч бидний урагшгүйгээ сууж өнөөдөр дэлхийн бас ядуу орны нэг болцсон байна. Энэ тал дээр бол хоёр гар нийлж, санаа нийлж, сэтгэл зориг нийлнэ гэсэн юм хатуу бодолтой байна. Илаа юм хэлж байгаа. Тэгээ одоо бас Монгол улсын 30 дахь ерөнхий сайд бас нэр ямаан дэвшүүлж Монгол улсын их хурлын тулгамаар хэлцүүлсэн явдлуудаа танд бас талархал илэрхийлж байна. Тэгээ та бидний өмнө бол нэг л зорилго байгаа. Энэ бол Монголын ард түмний эрх ашиг. Тэгээ Монгол улсынхаа тусгаар давхцмал Монголын ард түмний үндэсний аюулгүй байж улс орныхаа хөгжил цэцгэлийн төлөө ард түмнийхээ ажил амьдралыг өдөн татахын төлөө Монгол улсын ерөнхийлөгч Монгол төрийн тэргүүн тантай би бүх талаар хамтран гар сэтгэл нийлж ажиллаж болно гэдэг бас тань илэрхийлж байна.